Улс төрийн хилс хэрэгээр хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг манайхан жил бүрийн 9-р сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ нь Монголын алил эрдэм намтай эх оронч хөвгүүдийг толгой дараалан буудаж хорон энгийн ардыг нулимсан живүүлсэн тэр хар жилүүдийг өдөр бүр биш юмаа гэхэд жилд нэг удаа эргэж санаж байх хэрэгтэй гэдгийг хойч үеийн залуустай ойлгуулах үднээс тэмдэглэдэг юм а. Манай аймагт ч гэсэн цагаат талын комисс 1990 оноос байгуулагдсан ажиллаж аймагаасаа хилс хэрэгт хэлмэгцэх хүмүүсийн дурсгалыг мөнгөчүүлэн нэр төрийг нь сэргээж ар гэрээхэнд нь ч дэмжлэг тусалцаа үзүүлсээр ирсэн юм а. 1998 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэн нөхөх олгор олгох тухай хууль гарч хуулийн дагуу манай аймгийн харьяат 2878 хүн цагаатгагдсан байна. Сүүлийн жилүүдэд цагаатгалын ажлыг эрчимжүүлэх талаар бол төр засаг онцгой анхаарч цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийг байгуулсан. За улсын комисс байгуулагдаад аймаг орон нутгад комиссууд байгуулагдаж үйл ажиллагаа нь явагдаж эхэлсэн. Улсын комиссоос өгсөн чиглэлийн дагуу маш олон төрлийн судалгаа гаргахаар сунд айлөрхүүдээр явж цагаатгуулсан шийдвэрээ гаргуулсан хүмүүстэй уулзаж заримд нь аймагасаа хөрөнгө гаргаж тусалцаа үзүүлж ингэж л одоо цагаатгалын комисс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1998 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олгор олгох тухай хууль гарч хэрэгжиж эхэлсэн. За энэ хууль гарснаас хойш бол харин цагаатгалын ажил нэлээд тийм эмх зэгцэндээ орж үйл ажиллагаа явуулсан. Юуны өмнө хилс хэрэгт хэлмэгдсэн гэж одоо нэхэмжилж байсан иргэдийн өргөдөл гомдлыг варгадуулах ажилд бол энэ хууль гарснаар нэлээд их ахиж гарсан. За манай аймгийн тухайд бол 60-70 хүн одоо энэ хугацаанд одоо шинээр тэр өргөдөл юм гаргаж одоо нэмж материалаа бүрдүүлж дээд шүүх улсын прокурор орж үйж одоо хэрэг нь цагаатгагдсан байгаа. Одоо Тус аймгийн цагаатгагдсан хэлмэгдэгчдийн тоо бол 3000 шахан болоод байна. За хуулийн дагуу нөхөх болгорыг бол 601 хүн 558 сая 983 төгрөг олгуулсан. За үүнээс гадна мөн одоо амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч 3 хүнд одоо гэр олгуулах ажлыг аймгийн комиссуудаар хийсэн. За манай аймгийн салбар комисс сүүлийн жилүүдэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээхэд жилээд анхаарч одоо ихэнх ажлууд зохион байгуулж байгаа. Манай комиссаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурд асуудал оруулж багтаал гаргуулснаар Монгол улсын ардын засгийн газрын анхны ерөнхий сайд, гадаад яамны сайд тогсвын бодоогийн үндэсний 120 жилийн ойг 2005 онд за төрний зэтгүүлтийн их зохиолч Нацаг доржийн үндэсний 100 жилийн ойг 2006 онд ардын төр засгийн газрын дарга сангийн яамны ууган сайд Чагдаржийн ойг 130 жилийн ойг өнөө жил одоо тэмдэглэж олон ажлууд хийсэн. За энэ ой тэмдэглэх арга хэмжээний хүрээнд дээр нэр дөрлсөн хүмүүсийн амьдрал улс төрийн үйл ажиллагааны талаар эрдэм хийлгээний байгууллагуудтай хамтарч эрдэм хийлгээний хурлуудыг зохион байгуулсан. За хурлуудаар одоо шин дүгнэлтүүд гаргаж тэдгээр хүмүүсийн амьдрал улс төрийн үйл ажиллагаанд одоо шин дүгнэлт баримтууд гаргаж түүхэнд одоо эзлэх байр суурийн зохисоор эзлэх арга хэмжээ явууллаа гэж ингэж үзэж байгаа. Мөн сүүлийн жилүүдэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн аймгийн харьяат Монгол ардын төр засгийн газрын анхны ерөнхий сайд, гадаад яамны сайд тогсмын бодоогийн мэндэлсний 120 жилийн ой, төр нийгмийн нэр зэтгэлтэн их зохиолч Нацаг доржийн мэндэлсний 100 жилийн ой, ардын төр засгийн газрын анхны дарга сангийн яамны ууган сайд Чагдаржавын мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэнгээд олон ажлыг хийж байна.